Газрын тосны салбарын ажилтны хүрээнд жил бүр уламжлалгын зохион байгуулагддаг мэдлэг туршлагаа солилцох талбар болсон энэхүү эрдэм шинжилгээний баг хуралд оролцож буй гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, инженер мэргэжилтнүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Манай орны газрын тосны салбарын олон зуун инженер мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл хөтөлбөрийн үр дүнд бид 2010 онд Монгол улс газрын тос олборлагч орны тоонд багтсан юм а. Ингэснээр өөрийн түүх эддээ түшгэлсэн газрын тос боловсруулалт үйлдвэртэй болох шийдвэр гарсан юм. Монгол улсад газрын тосны салбарын дээш урсгалыг бий болгож буй газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орж улс орноо түлш шатхууны хараат байдлаас гарган эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах тэргүүлэх салбар болж хөгжих болтугай. Та бүхэндээ салбарын ойн баярын мэндийг дахин үргэж эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. За газрын тосны салбар одоо миний бие одоо амьдралаа холбоо 66 жил болж байна л да. 85 жилийн 66 жил нь газрын тостой ямар ч холбоотой ажилдаа явж ирлээ. Тийм учраас газрын тосны талаар мэдлэг авах, мэдсэн зүйлээ хүнд гаргах өгөх талаар бас янз бүрийн ажил хийж ирлээ. Та бүхэнд энэ салбарын 85 жилийн ойг тохиолдуулан дахин баяр хүргэе. Газрын тосны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан газрын тос 2026 олон улсын эрдэм шинжилгээний баг хуралд өрөмдлөгийн угаалгын шингэний шинж чанарууд одоо өрөмдлөгийн үр ашигт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажил хийж эрдэм шинжилгээний хуралд хамгийн ихтгэдээр оролцлоо. Миний сонгож авсан сэдэв болохоор Aspen Plus програм ашиглан ус төрөгчийн үйлдвэрийн шугам хоолойг завурчлах боломжийн судалгаа сэдвээр судалгааны ажил хийсэн байна. За би бол өөрөө газрын тос боловсруулах үйлдвэрийн процессын инженер мэргэжилтэй. Мөн ус төрөгчийн байгууламж хариуцж ажилладаг. Тэгээд яг байгууламж ашиглалтанд орж үйл ажиллагаа эхлэх үеэр бидэнд ямар нөхцөл байдал үйлч болох вэ гэдгийг урьдчилж туршиж симуляц хийх зарчмаар мэдхийг оролцсон байгаа. Яг манай энэ эрдэмтдийн хурал маань бол залуу судлаачид эрдэмтэд энэ бүгд бол ингээд энэ газрын тосны салбартаа альва нэгэн өөрсдийнхөө мэргэжлийн чиглэлээр энэ салбарт хэрэгцээтэй энэ шинэлэг одоо судалгааны ажлуудыг танилцуулах онцлог. Тэгэхээр энэ жил бол судалгааны маань бол за хайгуул, өрөмдлөг, олборлол, боловсруулалт, за мөн одоо хадгалал, түгээл, байгаль орчин, техник гэсэн бүхий салбарыг бол хамсан ийм ихтэй улс төрийн онцлог боллоо.